Сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэндээ шинэ дугаараараа хүргэж байгаадаа сэтгэл маш хөдлөж байна. Яг одоо би Өрхангай аймгийн Батүнцэн сумын төвөөс 30 км-ийн зайтай Онхны хүрхрээ буюу Улаанцэцэрлэн дээр ирсэн байна. Монголдо томоохон тооцогддог энэ хүрхрээн дээр өөрийн биеэр ирж аян замын туршид бас Батар саадыг даван гарч энэ хүрх аян замыг маань Бурхан ивээсэн гэж байна. Бурхан ямар гайхалтай байгааг бидэнд бүтээж өгсөн бэ гэдгийг өөрийн нүдээр харах хүртэл түүнийг алдаршуулан багтан бол ийм сэтгэл яахын аргагүй. Яг бидний дууддаг дуун дээр ундран ориглох булаг мэт хайрын их далайг та бүвэж хүчит аврах хүрхрээ мэт тэнгэрээ сасгаж зовхон сэтгэлийн хүлээсийг тайлаа. Үнэхээр Бурханы хайр бол бидний дээр хэмжээшгүйхээр содхон буудаг яг хүчит хүрхрээ мэт таны амьдралыг нүмрэн авдаг. Яг энэ цомчид энэ газраас би танд Есүс танд маш их хайртай гэдгийг дахин хэлж өгч байна. Үнэхээр Библиэд хэлэхдээ би чиний төлөө Тэнгэрийн цонхыг нээж ивэлдэг хальтад асах болно гэж байна. Үнэхээр Бурханы хайр бол хэмжээшгүй бөгөөд хизээч дуусахгүй дундэршгүй. Өнөө өглөө бидний гадаа үүдгэр байгаа ч гэсэн миний төр сэтгэл дотор үнэхээр гайхалтай гэрэг хийгээтэй сайхан байна. Тэр тусмаа олон жил энэ газар ирэх гэж мөрөөдөж хүсэж тэмүүлж байсан энэ зорилгоо биелүүлээд яг одоо Улаанцэцэрлэн дээр ирсэн байгаа байдаг. Залуучуудаа ураач хэлэхэд чөлөө цагаа зөв болгосон майс аялж өнгөрөөх нь чухал юм. Тэр сум Монголынхаа үзэсгэлэн сайхан байгалаар аялж тэгээд байгалыг тэр нүд авсан сайхан бүтээлийг хараад ихэнхдээ алдаршуулаарай. Та бүхний Бурхан яг бодгоо. Бурханы хайр ивэ дүүрэн байх болтой. Эцэст нь дахин танд хэлье. Есүс танд үнэхээр их хайртай. Пастор Мөх оргил Bread of Life. Баярлалаа. Сайн байцгаана уу сонсогчдоо. Аахан хөл мангар. Зүгээр. Гайгүй зүгээр юм. Сайн байцгаана уу сонсогчдоо. Таны ихтэй 3 2 1 Сайн гайгүй. Баярлалаа. Гайгүй. Ганцаараа би амьдрал дунд хагасаа өөрийнхөө хүсэл бодороо харин үгүй энэ амьдралыг сайхан юм шиг санаа би алгасаа